Хай, бишрэлт байна. Өнөөдөр хэдүүлээ гоо сайхны зураг авалтын талаар ярина. Та бүхний харж байгаачлан гоо сайхны бүтээгдэхүүнүүд зураг авахд маш олон зураг авдаг. Саяны зурган дээр бол 1110 зураг авсан байна. Тэр дундаас постох цөөхөн хэдхэн зургуудыг сонгож авдаг гэсэн. Сонгож авсан хэдэн зургуудаа бүгднгийн ногоон тэмдэглэгээр тэмдэглээд аль нь хамгийн гоё вэ гэдгийг дахин шалгаруулна гэсэн. Сонгосон зургаа Instagram болон Facebook дээр яаж өргөх үү, ямар layout-тай тавих уу гэдгийг өөрч харж үзээд хамгийн best гэсэн хувилбарыг нь янзалнаа. Зургийг янзлахдаа хүмүүс их хвчлэн арьсыг гөлгөр болгочдөг. Миний хувьд эсэргээрээ арьсыг аль болох натурал харагдуулахын тулд мэнх болон арьсны текстурыг үлдээж retouch хийдэг. Retouch гэдэг нь зөвхөн нүүр янзлах биш, хөлний урууноос толгой хүртэл бүх зүйлсийг янзлахыг хэлнэ. Зассан зургаа бүтээлч байх үүднээс блендер руу оруулж зургийг нь хэвлсэн байдлаар бүтээгдэхүүнийг нь дээр нь тавьсан байдлаар зохиомжилж 3D модулуудаа бүтээнэ. 3D модуль маань бэлэн болмогц сүүлийн рендер өвч зураг маань бэлэн боллоо. Таалагдсан бол намайг фоллоу хийгээрэй. Дараагийн зураг авалтаар уулзцгаая.